орж байна. Би норчихсан бас суучихсан. Чиний тухай бодож байна. Ахиад чи 19 хүрэхгүй. Би 21-тэй болохгүй. Алдагдсан цаг хугацааг мартахгүй. Алга болсон он жилүүдэд чи нэхэн санахгүй. Энэ бороо 100 жил асгарна. Өөрчлөгдөхгүй. Эхнийг шиг чи намайг харахгүй. Өөрчлөгдөн. Энэ солонгос охин надад чамайг санагдуулж байна. Ийм учраас би өнөөрөө сохтон. Чиний 3 хуудас цагааг устгасандаа харамсаж байна. Эвхэгдэж хураагдахаас чинь өмнө чамтай би учирсан. Энэ л надад шаналл болж үлдэн. Чамд гин болж мартагдав. Чамаас сон хичнээн сайхан эмэгтэй амьдралд минь орж ирв. Бас намайг орхин яв. Орхигдтоо би яасан дуртай юутай болцсонгүй. Амьлах мэд, амьд бууга мэдрэх мэд тийм ганцаардлын эцэст амьдрал. Цаг хугацаа гэдэг эргэж болдоггүй ганц урсгалтай. Эргэж болохгүй, эргэж болохгүй. Ингэж бодхоос л өнөөшн би ирүүл байж чадахгүй. Юу гэж тэр жил чи бид хоёр эргэлдэж байхад энэ л аяг шиглэж байсан. Би амандаа аялж байна. Эртхэн би айцаасаа чи түүнээсээ салсан бол. Амьдрал иймдээ сайхан ч юм болов. Нуух юу байх вэ? Гэтэл нууцгүй автор үнгүй. Хоосон бас онгорхоо автор шиг амьдрсангүй. Хорвоо тоглоомтой би тоглох дуртай. Харж байна уу? Бороо зогсчлоо. Яг энэ хайртууд минь. Амьдрал авдарны талыг дүүргээд талыг нь хоосон орхисон алтан мөнгөн зоосод. Өнгөнгийн шигтгэн эртнийн чулууд. Нэг шүлэг санаанд орлоо. Шатаад дуусан нүүрсний үнсэн дээр бүүд ивсэл. Шаналаад хинрүү чи дүрлцэн тэмүүлж байсангүй. 13 дугаар бүлгийн үнсэлтийн акростыг би тайлнаа гэдэг чинь ингээл би мэдчихэж байгаа гэдэг тийм байдаг. Тэгсэн тэр нь юу юм бол би памуктай уулзах таасахгүй. Тэгсэн чинь нөгөөт нь ингээ яг турк хэлээр л байт. Нөгөөт нь Тишбекийн гудамжны 135 тоо гэсэн үг. Тэр нь одоо яг нэг өөрхөн одоо байсан байр гэхгүй нөгөө одоо нөгөө хиний жилийн тийм амьдарч байгаа шихэр хаттай барьсан байна. Тэрийг чинь ингээ оруулсан гэдэг юм уу. Бас элдв бус юм аягүй хийд юм л. Өнөөдрийн бидний ярилцах ном бол Туркийн зохиолч Нобелийн шагналт Орхан Памукийг дэлхийд дахинд алдаршуулсан Хар судар хэмээх армаа. Энэ армааны тухай ярилцахаар утга зохиолын орчуулагч энх хоёр оролцож байна. За энх хоёр бол одоо өмнө нь Хятадын орчин цагийн яруу найраг гэсэн нэлээд томхон антологи гаргасан. За тэгээд бас ярианы дунд өөр сонирхолтой бас баримтууд гарч ирнэ. За Памуктай анх танилцсан уран бүтээлийн анх мэддэг болсон юу Хар судар мөн үү? Мөн Хар судар хамгийн анх Хар судрыг уншаал. Би ч одоо амьдралдаа баг 3 номлоод их нөлөөлсөн. Мастер Маргарита, Хар судар, тэгээд Маркезийн 100 жилийн ганцаардлагаар. Одоо хүртэл энэ гурав ер нь хамгийн л их толгой ирүүлсэн гой зохиол гэж бодож байдаг шүү дээ. Анх хизээ уншиж байсан. Анх энэ гарсан үед нь өссөн. Хэдэн он гарлаа? 2000 чинь одоо 9 10 билүү? 11 он байна уу? 11 он тийм ээ. 11 он. 11 онд гарахтан давхчихсан. Энэ гарсан төвөгч их сонирхолтой шүү дээ. Анх яасан гэхлээр нөгөө
99 онд энэ орсоор орчуулагдаад иностранная литература гэдэг орс сэтгүүл байдаг. Тэрнийг ингээд дугаар дамжаад гарсан. Тэгэхээр тэр үед чинь би Памукын тухай ямар ч ойлголтгүй байж байгаад уншаад ямар сонин гоё зохиолч байгаад бүр биширч гайхаад тэгжсэн чинь тэгэл тэгсгээл мартцсан. Тэгсэн чинь дараа Нобелийн шагнал авсан. Тэр чинь хэдэн он гэлээ 2006 онд авсан. Тэгээд Нобелийн шагнал авсныхан дараа хинд санаандгүй нэг удаа гомсрахтай ярилцчихад. Гэхдээ энэ саяны Нобелийн шагнал авсан зохиолч чинь айгүй гоё юм явах шүү дээ. Энэ тэгсэн. Тэгээ мань хүн яг Достоевскийгээд яажсэн. Братья Карамазов дээр суужсэн байхгүй. Танд та ер нь энийг орчуулвал яг таарна. Яг Достоевскийн барилттай ер нь яг Достоевский шиг яриугтай мөртлөө сонирхолтой тэгээ бас өөр нэлээ орчин үеижүүлсэн Достоевский шиг юм зохиолж байгаа юм. Тэгсэн чинь нөгөөд чинь за би тэгвэл уншаад үзье гэдэг гоё ахтагдаг байхгүй. Тэгээд нөгөө юугаа эхлээд нөгөө Карамазовд дуусгачаад тэгээд би нөгөө сэтгүүлүүдэд очиод өгсөн тэр нь одоо хэдэн ч дугаар дамжиж гарсан 6 мөрөн дугаарч байсан юм. Тэгээд мань хүн уншиж байгаа ерөөсөн би орчуулъя гэдэг. Тэгээд өөрөө номын цагч авч байгаа тэгээд орчуулсан бас сонирхолтой. Тэгээд ямар ч байсан намайг өмнөхөө бичүүлсэн би бол тухайн үеийн хэл юугаар яасан одоо бас бодож байхад маш олон талаар дутуу үг бичсэн юм шиг санагддаг. Ер нь их баялаг зохиол шүү те. Ер нь та ер нь гомсроход яг санал болсон маш зөв юм болсон юм байна те. Энийг нь гомсрохоос өөр орчуулж ингэж орчуулах нь ер нь хэцүү байхаа. Ер нь өсөж хэцүү шүү дээ. Энд чинь тэгээд хамгийн гол нь нөгөө зохиомжны их хачин адармаатай. Нэг гоё ингээл яг үйл явдалтай гэсэн явж ясна араас нь нөгөө жилиалын сонин тавьсан нэг нийтлүүд наргалдаг тий. Тэгэл дараа нь ахаал нэг юм явна. Ахаал дуусал за яах нь өгтөл ахаал нэг нийтлэл гарч ирнэ. Тэгээд тэр нийтлүүд чинь зарим нь миний бодлоор бол хар судар өөрийнх нь Памукийн хувьд 90-ад онд бичсэн гэдэг чинь уран зохиолынхоо одоо зохиолчийн хувьд яг нэг бүрэн хэмжээндээ хүрж явах үеийн эхний ажил юм шиг байгаа. Тэрний өмнөх нь тий. Одоо өмнө нь нэг одоо Живдэд бай Батөний хөвгүүд гэдэг нэг зохиол анхных нь. Тэгээд тэр 3 дахь нь юу нэг цагаан цайз. Цагаан цайз жир нэг Памукийг яг нэг олон улс дараач хон таниулсан. Энэ чинь 4 дахь нь баг та. Цагаан цайзын дараа. Тэгээд ер нь мань хүн нэг 90-ад оны дэлхийн уран зохиолын нээлт юм шиг байгаа. Ер нь Памук. Ер нь өмнө нь Туркийн уран зохиолч мундаг л байсан. Гэхдээ одоо Памукаас өмнө ингэж дэлхийн хэмжээнд шууд яасан зохиолч ер нь байгаагүй баг. Тий. Энд жаах нэг цагаан цайзаа бичсэн дараа Памук Америкийн Колумбиг сургууль лекц уншиж байсан юм бэл. Тэгтээ нэг 4-5 жил болсон юм ба. Тэгтэл яг Стамбул маш их санаад тэгээд би гэж энэ хийн Туркэн гэж юу юм, Ислам гэдэг чинь юу юм гэдгийг тэгээд энэ талаар би өөрийгөө олсон юм зохиол бичнэ гэж хэлээд тэгэл энэ рүү орсон гэж хэлдэг юм бэл. Үнэхээр сонин өвөрмөц бүтцтэй. Хамгийн гол нь ингээл харахад тэр би сүүлд ингээ боддtiin нөгөө сүүл Стамбул бад дурсамж одоо монголоор бас гарсан шүү дээ. Тийм, Стамбул бад дурсамжийн тэр юунууд ямар гоё уран те. Энэ Жилиал бейгийн бичсэн юмнууд бол тэрэнд арай хэмжээнд арай хүрхээргүй төвшнэ. Хэрвээ тэр Стамбулыг бичиж явах үеийн Памук хар судраа яг тэр үед хийгээд магадгүй тэр Жилиалын юмнууд гээд өөрийнх нь тэр юмнууд байсан бол энэ бүрстэй бүр ямар ч номтой харьцуулшгүй магадгүй тэр Дон Кихот тавьсан ярихаар онцгой арма болох байсан байж байна. Та яг нэг зохиолч, мэрэгжлийн зохиолч учраас яг тэр нарийн харж байгаа юм. Би ч уншигчийн хувьд бол тэр Жалалын нийтлүүд бол гоё юм яваад байгаа байхгүй. Надад бол зарим нь ихэнх нь надад нэг гоё санагдаагүй. Тэр Босфорын ус татрахын цагт гэдэг нэг сонир байдаг. Тэгээд сүүлийн тэр нэг Аладдины мухлаг гэдэг хамгийн гоё яг Стамбул ба дурсамжтай адилхан тийм. Тэр дунд чинь бас тэгтээ биднэрт хэрэгтэй юм бас их байгаа. Нөгөө хүлээгүүд хатан болгож явуулаад Византиныг гүнж гүнжээгээ буцаад ирээд тийм тэгээд одоо Стамбулд сүмэн байдаг шүү дээ. Монгол нарийн сүм гэдэг. Тэрний тухай баримтыг анх уран зохиолд бараг дэлгэсэн Памук баг шүү. Ер нь Памук их сонин монголчуудын юутай юм их хвчдэг. Миний нэр улаан дээр одоо тэр дорн дахны бэхэн зургийн уламжлалыг өрн дахны зургтай яахад монголчууд гол нөлөөлсөн гэдэг. Хүн алаад идэг бэхний сав авчна монгол бэхний сав тэргээд яасан юм. Тэгэхээр бас өөрөө бас түүх мөг их сонирхдаг юм шиг байна. Нэрээ өөрийнх нь тухай гэснээс одоо манай Монголын уран зохиолын хүрээний залуучууд дотроос чи зарим байж очиж Памуктай уулзсан одоо хэр нь ямар шүү хүн байсан хүнийх нь хувьд бас сонирхуулаад номын эхлээд бас уулзалтын чинь тухай сонирхоод ярьчих. Би бас
чамайг уулзсан гэж сонсноос ерөөсөө тэрнээс чамтай уулзаагүй тийм болохоор байсан. Тэгвэл нэг санаанд өгөө маягт азаарч хэм уулзсан юм аа. Манай нөө Бацаай гэдэг найзууд яруу нарч битээр нэг турк руу аялах гэж аялж таарад. Тэнгүүд ойл онгоцоо хөлөөж явахдаа зүгээр мэйл өччихгүй. Битээр ингээ очих гэж байгаамаа. Монголын зүгээр энэ залуу яруу нарч орчуулах гэж байгаамаа. Уулзж болох уу гэдгсэн чинь маргаашнд мэйл ирдэг. Өө болно би тэтгэхийн өдөр завтай. Энэ Буяката гэдэг дарал цусн дээрээ байдаг гэдэг. Тийш өрөөд дээрээ тэглээ сайхан хоол идээ, орой хоол идээ уулзъя гэдэг. Тэгэл дахиад утсан битэр. Тийм амархан уулзсан юм уу? Тэгэл бид хоёрыг чинь бол элдв ганц мэлж нөгөө эйжент тэвлийн газар элдв юм дамжуулаад. Энэ барыг тэгээгүй тусмаа ярина гоё уулзсан. Тийм албан ёсоор биш ингээ зүгээр мэйл ütсэн чинь яг энэ гоё завтай байна байж таарад. Тэгээ битэр тэгсэн чинь тэр Буяката арал гэдэг одоо тэр Мармарын тэнгис яг Стамбулын урд байдаг. Тэн дотор нэг 4 арлын нэг юм билүү байх. Тэн дээр тэм цуслангийн байшин юм л. Тэгэл тэр байранд нь хойлоо орсон. Тэгээд яг гоё өөрөх нь бүр гэрт нь очсон юм. Бүр гэрт нь очсон. Тэгээ өөрөх нь яг гоё зохиолоо төрүүлж байгаа ширээ бүх намтай өрөөгөөр нь дамжаад тийчээс гоё мэдрэмж юм л. Тэгээд тэнд сууж агаад тэгээ бид нар чинь гаш тэр доор нь хоол моол идээд орой жоонсон. Найрсаггүй юм уу? Зан сайтай юм уу? Юу нэг сайхан зан сайтай юм бэл. Эхлээд нууцгаж явах нэг нүүр хагарахгүй байсан жоо эвгүй сүлдээ бүр найз болоод инээлдээд бид нар ч юм уу. Хамт арх мэрх уусан биш ээ. Нэг жоохон ганц ясаарс бас ууснаа. Бас нэг тий. Нэг хондог татсан. За тэгээд зохиолын одоо чиний байн уншдаг хамгийн их нөлөөлсөн 3 номынхоо нэгний зохиогчтой ингээд яг нүүр тулаад уулзаад сууж чад ер нь ямар мэдрэмж төрж байна. Гэхдээ тэр их гоё мэдрэмж юм байлаа. Тэгээд ер нь тэгээд ингээ уулзангууд тэр хүн чинь яг бидэртэй адилхан ингээл сайхан хүн байгаа шүү дээ. Яг гоё ингээд тийм нэг халуун дулаан ингийн хүн. Тэнгүүт бид нар ч хэлсэн бас юм байж болох юм байна шүү дээ. Тэр чинь хол юм хайр хөндөй дээр хүн биш. Тийм гоё дотн тийм нэг урам өгсөн байхтай ч юм уу. Тийм хүн санагдав. Тийм байна л. За тэгээд ер нь хар судар бол үнэхээр бас нэг өвөрмөц зөвхөн зохиомжийн хувьд биш одоо бичлэг нь ямар гоё уран. Би энэ Памукийг нэг гайхаад байдیں۔ Памук ерөнхий өнгө аясаараа манер Достоевскийг маш их уншсан юм шиг байна. Тийм Достоевскийтэй их төстэй бичлэгтэй. Нилээн тийм буйртай нэг тийм юм руугаа шургаж орсон бас нэг тийм шууд төгөхгүй явчихгүй бас нилээн ингээд бодоод зарим юм дээрээ бүр зогсоод нуршаад тий. Тэгээд тийм Достоевскийгийн бичлэгтэй мөртлөө энэний зохиомж нь өөрөө маш өвөрмөц итгээд постмодерн шийдэлтэй болохоор ч тэр юм уу Борхес маш их харагдана. Эко харагдана. Магадгүй Итало Кальвино харагдана. Пруст харагдана. Ер нь энэ дотор бол баг Пруст Достоевский хоёр гол юм шиг байна. Баг тийм. Ер нь ингэж. Тэгээд энэ маш тийм тэгээд уншихад зохиолчдоор янз байдаг. Зарим зохиолчийг бол одоо хаач уншиж болдог. Памукийг тэр тусмаа хар судрыг бол ер нь нэлээд тухтай, нэлээд өөртөө буйртай орчин бэлтжиж унших ёстой зохиол юм шиг байна. Тэгээд тэр Стамбулынхаа тухай тэр бид нар ч одоо Стамбулыг монголчууд харьцангуй сайн мэддэг. Гэхдээ л одоо тэр гудамж мухар болгоныг ингээл хэрээр явж байгаа юм шиг сэтгэл рүү уншигч татаж оруулдаг энэ төр бол үнэхээр бас ондоо зохиолч шүү. Би ч юм бол одоо нэг анх гарсахт нь уншаад дараад нь Памукт уулзж ирж нэг уншаад сая нэвтрүүлэг досны орно гэдэг нэг сэр гэж уншлаа. Тэгэхэд бол ингээд бүр огт урд нь уншаагүй юм шиг ингээд айгүй олон шинэм гарч ирээд байгаа. Тэгэхээр энэ бүр нэг байн унших болгонд нэг өөр царагдаг ингээд ойлгоог юм ойлгож авдаг ч юм уу. Ер нь тийм л. Ер нь тэгээд өөрөө тэр Стамбулынхаа юунд одоо Манурич нэг хэсэг Туркийн соёлыг яасан, Туркийн юуны эсрэг ингэсэн гэл Манурич нэг засгийн газар төр улс төр юунаас ондоо яасан болохоор жоохон Турк дотор жоохон шүмжлээд байсан шүү дээ. Тэгээд сүүлдээ ер нь тэхээ болох шиг боллоо. Ягаад гэвэл мань хүний эрүүл саруул үзэл бодолтой хийж байгаа бүх юм нь бүр харин ч Турк үндэснийхээ төлөө бүр нэг Туркийн бүр үндэсний бүр хамаг ололтуудыг явах гэж хичээсэн тийм зохиолч. Тэрүүгээр бүр нэлээд ондоо одоо тэр чи юуг нь үзсэн нөгөө нэг музейг нь өөрийнх нь байгуулсан. Үзээгүй. Тэр ястаа гоё шүү дээ. Тэр бараа үзчихсэн үү те? Тэр Стамбулд байдаг бараг Стамбулын музейнүүд дотор хамгийн сонирхолтой музейнүүдийн л нэг байна. Мань хүн өөрөө нэг хуучин байш. Одоо тэр музейг очиод харахад яг нөгөө энэ шууд санаанд ор. Тэр нөгөө эдгээр чинь багадаа амьдарч исэн энийг хачин үйл явдлыг хачин штэ. Нөгөө эн чинь өөрөө авга ахынхаа охинтой
гэрэлцсэн тий. Тэгтэл тэр аавынх нь ах нь нэг тийшээ нэг эхнэрээ орхиж яваад өөр газраас бас нэг турк хүүхэнтэй суугаад ирсэн. Тэгэнгүүт тэр чинь өөрөө нэг хоёр эхнэрээс төрсэн хүү охин хоёртой том аав нь. Одоо засраманы гол бүрэл бас тэгэнгүүт тэд нар чинь нөгөө том аав тэр Мелик лөө. Мелик ах чинь нөгөө Африкаас ч үлээ хаанаас ч үлээ хурж ирэнгүүтээ нөгөө жоохон өөрийнх нь үеийн нэг охинтойгоо одоо энэ мань хүн чинь бол өөрөө баг Пруст болчиход байгаа байхгүй Марсель шиг тэгээ Марселийн дурсамж шиг л өөрөө бич. Тэгтэл тэр амьдарч исэн байшин тэр одоо газарт орсон ч үлээ яасан ч үлээ тэр дээр тэр байшингийнхаа нэг өрөөнд гэтэл тэр хавийнх нь юу мөн ингээ байхгүй болсон ч сүүлд нь нөгөө жилaalыг хайж захта яг нөгөө өрөөрөө буцаад очдөг штеп. Гэтэл яг тэр юуг тэр хэсэг тэр музейг үзэхэд яг санаанд орсон. Тэр яасан гэсэн чинь бас яг энэ нөгөө Глата Таураас жоох ийшээ яваад байдаг нэг хуучин нэг навсархай хорооллоо дотор тэр чинь ингээд бүр том төмөр мөмрөн юу босгоод нурах гэжсэн байшин тулаад айгүй гоё янзлсан гэсэн. Тэгтээ архитектор нь бас мундаг Туркийн нэлээд мундаг архитектор юм байлээ. Тэгээд тэр гурван давхар юм жижигхэн одоо нэг хуучны турк байшин гучиг юм нарийнхан дотроо ингээд жижигхэн зайтай гурван давхар юм байшин. Тэгээд тэр нь бүр айгүй гоё музей болоод яг тэр нэг өөрийнх нь гим зэмгүүн юу гэдэг нэг өөрийнх нь армантай адилхан нэртэй музей. Тэгээд тэр музейндээ бүх тэр зохиолд гарсан тэр бүх тэр нэг холбоотой зүйлийг өөрийнх нь зоглуулгаар гэдэг чинь. Яг тэр номынхаа дагуу байсан. Гэтэл тэрнийг харахад тэр номын дагуу гэхээс илүү яг Жилялийн нөгөө нэг хадгалсан байгаа өрөө юм шиг надад тийм сэтгэл төрсэн. Тэгээд энэ роман ч бол яг ер нь хамгийн өнгөн дэвсгэр нь болохоор ер нь бол гэмт хэргийн детектор арман байгаа шүү дээ. Аллаг гарцсан. Хэн алуурчин бай гэдэг одоо ихтэй. Тэнгүүдээ цаана дахиад өрнжөө юмуд нь болохоор би хүн өөрөөрөө байх хэрэгтэй юм уу? Тэгээд бид нэр турк гэж юм, би гэж юм гэдэг юм хайгаад яваад байгаа нэг цоо юу байгаа. Тэгээд ер нь давхар шомбууд нь аюул олон санаатай юм л. Мань хүний бичлэгийн нэг сонирм онцлог байна. Нэг юм явахдаа ингээд бүгдийг ингээд жигчдэг тий. Тийм жигчдэг. Тэгээд тийм болохоор ингээд нэг хэсэг ингээд уншихад баг ингээд харахад бол нэлээд хэцүү уншихад нэг драматай юм шиг ингээд хөргөлж ирсэн. Баг абзацгүй энэ төр тийм. Тэгээд тэр дунд нь ингээд харахад магадгүй мань хүн ирүү абзацаар тоглоод ингэсэн бол маш олон юмнууд байж болохоор магадгүй нэг юмны жагсаалтч юм шиг одоо ингэ дурсамж байдаг. Тэгэхэд ингэжсэн ингэсэн гэл одоо застай ч юм уу бороотой ч юм уу ямар нэг үйл явдалтай Стамбулд анх тэгж юу явсан ч гэдэг юм трамвай ч гэдэг юм ингээл бүх юмнуудыг аюу гой дээрээс нэг яатсан. Тэгтэл тэрнийг болохоор ингээд зарим зохиолч хүмүүс ихэнх уншигч текстийг ингээ хараад идэг штэ. Ойрхон ингээд нэг богинохон өгүүлбэр байл амархан уншчих гад урт өгүүлбэр байл ингээд хуцаа эргүүлчих гэдэг. Памук бол тэрнээс юр айдгүй зохиолч байгаа байхгүй. Уншигч хуц харчаад эргүүлнэ үү, уншнө уу өөрөө мэдгэж байгаа юм шиг. Тийм. Тэгээ минийхэр бол одоо чинь хар сударт бол яаж тийм их мэдээлэл, яаж тэр их олон тэр янз бүрийн үйл явдлууд ингэж багтаа чигчнэ гэдэг айгүй тийм гайхмаар байгаа байхгүй. Тэгмүүд памук л чадчих. Тийм. Яг нэг хаан байрлуулах уу, хаан яаж явал амтай байх, яавал үүдэх байх уу гэдэг нь чинь бол 9 журийн мэдээлэл багтсан байна шүү дээ. Одоо мань хүн одоо Голбаатар Гадип бол үндсэндээ эхнэр нь алга болсон. За эхнэрээ хайж байгаа нөхөр шүү дээ. Алга болтсон эхнэрээ хайж байгаа. Гэхдээ эхнэрээ хайж байхдаа нөгөө хамаатан саднуудаа ер нь энэ турк гэр бүлийг ямар гоё харуулсан тий. Яг ингээл нэг олоолаа ингээл бүгдээр бие нэг яг тэр нэг оросоо залаалсан гэдэг юмд амьдэр дээр доор ингээл амьдэрдэг. Яг нэг тиймэрхүү нэг хэвээр. Одоо хуучин уламжлалт турк гэр бүл бол яг тэрний бага нас тэр чигээр байгаа юм. Давхар болгонд нь ингээл нэг айл ингээл өрөө болгонд нь сүүлдээ баг өрөө болгонд нь айлших болоод нэг багтаж шингэхий аргагүй нэг байшин л бүрд. Тэр нь нөлөөлөөд сүүлдээ одоо эдгээр чинь сүүлдээ том болоод дайжгүй ингээд нэг нь хуулийн фирмтэй нэг нь нэртэй сэтгүүлч болоод ингээд нилээд тийм амьдралын тусдаа нилээн болцоотой хүмүүс болцсон ч гэсэн нөгөө бие биенийхээ дотоод хэрэгт оролцдог хамт хоол иддэг шиг юу салахгүй тийм долоон хоног хэд заавал тийм хошир харж байгаа ширж идээрээ гэдэг одоо энэ дэр байнг гарч байгаа тийм байнг ирж хоол идгээл очиж хоол инэхгүй бол болдгоо ч юм уу тийм тэгэл ингээд өстө байнг бие биенээсээ зууралдаас тийм тэрнээс нь болтохын тулд нөгөө чинь бүх зүйлийг нөгөө эхнэрийн алга болсон фактыг нууж хагаад тийм тэгээд тэр өөрийнхөө бас мөрдлөг явуулаад байгаа юм чинь. Тийм. Тэнгүүд тэр чинь хэлэхгүй байгаа шүү дээ. Тэнгүүд энэ хоёр бүлэг хэсэгтэй. Тэнгүүд эхний хэсэг чинь болохоор яг тэр эхнэрээ хайгаад яваад байгаа шүү дээ. Тэр хоёрыг хайгаад.
2 дугаар бүлгээс эхлээд ирч яг нэг яг жиг нэг Жалал хаан одоо дүр тувирч эхэлж байгаа. Өөр яг автоматар жилэл болсон тий. Болж эхэлж байгаа байхгүй тий. Тэгээд тэр багаасаа тэд нар ингээд тоглолдог байсан нь насан туршид үлдсэн тэр ихгүй. Дуу хоолойгоо өөрчлөөл ингэдэг байсан. Сүүлдээ нөгөө сүүлд Жалалын нуцаар их нэр болж байгаа байхгүй. Жалалын хоолойгоор ярихад хинч танихгүй тий. Бүр сүүлдээ тэр чинь өөрийгөө жилэл байна гэд нэг барууны сэтгүүлчтэй тахиж очиад BBC-г ясанд ордсон шүү дээ. Телевизийн бичлэгтэй. Телевизийн бичлэгтэй ордог байхгүй тий. Тэгээд энэ юмнуудын сүлсэн айгүй айхтар орно. Тэгээд ингээл магадгүй зарим юугаар ингээл одоо эн чинь айгүй фантастик уншигч нар зөндөө байна шүү. Зарим фантастик уншигч бол үгүй эн чинь ер нь жиляалагч хүн байгаа мó. Магадгүй тэр Руя гэж хүн ер нь байсан юм уу те. Тэр ерөөсөө л бага насныхаа дурсамж дээр нэг өвчлцэн нөхөр магадгүй одоо сэтгцэн хувьд хэв юм биш. Тэгэл тэр жилялыг сэтгүүлч болгосноор төсөөлөд өөрөө сэтгүүлд юм бичдэг. Тэгээд өөрөө нөгөө тэрний аавынх нь хуулийн фирмийн яас учраас өмгөөлөгч хийдэг. Өөрөө элдв улс төр элдв хэргийн юу шийдэх гэж байгаа гээд байгаа боловч яг үүндээ тэр бүх шийддэг ажлынхаа хажуугаар багынхаа нөгөө юуг сайн байсан охин өөрийнхөө эхнэр гэж бодоод ингээ яваад байгаа болооч гэж бодмоор тий. Уус одоо Руя гэж түркэр нөө зүүд гэсэн үг байгаа шүү дээ. Тийм зүүд гэсэн үг тий. Зүүд гэсэн үг байхгүй. Тэгвэл тэр чинь охиных нь бол Руя зүүд гэсэн. Тэнгүүт тэр яг тэр бас хүмүүс зарим тэгж бодд юм бэл. Энэ Руя ч яг бод дүр юм уу? Зүгээр ухаанаас нь оюун санаас нь гарсан хиймэл хий дүрч биш магадгүй тэр гэсэн. Харин юу тэгж харагдахаар шүү те. Бас яг тэгвэл баг Руя ингэдэг гэл хамгийн сүүлд одоо энд нөгөө детектив армаа уншиж байгаад ингээд явсан ийм бичиг үдгэсэн гэдэг агуул учраас ерөөс гарах байгаа тий. Тийм гарах ерөөс гарахгүй. Зөвхөн тэр чинь нөгөө тэр Галипи өөрх нь өгүүлэлтээр яваад байгаа. Тэрнээс тэр Жалалын нийтлэл бол нэг ч байхгүй. Гэхдээ яг хуу Руяд Жалал хайртай байсан гэж магадгүй гэсэн нэг тийм миний хайртай хүн миний юм уу гэсэн явдгийн. Гэхдээ бас яг Руя гэж л харахгүй тий. Би тэгээд ямар ч байсан мань хүн энд бүр сэтгэл зүрхээ зориулсан зохиол юм байна гэдгийг би маш санаандгүй жижигхэн юмар тэгж бодсон байхгүй. Яасан гэсэн чинь нөгөө мань хүн Нобелийн шагнал авах гээд очисон чинь охиноо дагуулад ичдэг тий. За мэдгүй. Тэр Нобелийн шагналын ингээд ёслолынх нь юуг харж чинь тэгсэн чинь одоо ихэнх хүмүүс ихнэр мэгтэртгэл очт юм байл. Тэгсэн чинь охинтойгоо очсон. Охин жоохон дэрч мэдгүй. Одоо хэдий насны 30 мочаад настай хүн байна уу яа гэвэл тэгсэн чинь нөгөө жоохон 10 эдтэй охиноо нөгөө том шагнал авах та аваад очсон. Тэгэл охинтойгоо очсон юм байна гэж үлзүүтээр яриад байжсэн чинь охиных нь нэр нь гэсэн чинь Руя Памук гэдэг. Тэгэхээр хөө энэ чинь зохиолынхаа баатрын нэр гэдэг чинь энэ чинь охин гарахаас өмнө бичсэн юм шүү дээ. Тэгэхээр энэ аягүй өөрийнх нь хувьд маш тийм чухал баг хамаг юм байна. Энэ тэгээд угаасаа судалгуу тийм бил. Одоо энэ тэд Памук авахт амьдарч байгаа байр байгаа шүү дээ. Шихрэг халб гэдэг хотел зүрх гэсэн нэртэй. Тэр ч өдрийг өөрөх нь яг л тэр нэг одоо Стамбул дурсамж дээр бичсэн яг тэр нэшин даашгүй Шивэкэ бодомжны байр байгаа байхгүй. Тэнгүүд тэр нэг бас нэг Исма Ханим гэдэг Ханим гэдэг нь туркэр ягч мэгч гэсэн үг биш байгаа тийм. Тэнгүүд Исма Ханим гэдэг чинь бас тэр Стамбул дээр гардаг. Яг нөгөө нэг яг бодит бас хамаатай юм ч юм уу. Бүгд яг л нэг өөрийнхөө яг нэг амьдралыг л яг бичсэн байгаа байхгүй. Тийм баг. Тэр Стамбул дурсамж дээр зарим юмнууд нь бүр ямар гоё тэр нэг шүн нэг Босфороор нэг том ингээл усан гоц өнгөрж идэг те. Хөрөөл яваад Стамбул дээр Стамбул ба дурсамж дээр тэр чи жоохон хөвгт ингээл цонхонд ингээл харсан чинь өстой ер бусын нэг онцгой сэтгэл төрсэн тэрэл те. Тэр бол яг нэг нүдэнд харагдах шиг болдог. Би тэгэл сүүлд нь тэгэл бодчихсон. Энэ жилялын зарим жилялын өгүүлэл чинь бүр ямар ч утгагүй болоо юм байна. Ийм юмнуудын оронд тэр Стамбул дурсамжийн гоё юмнууд хийсэн бол за энэ супер онцгой арга болох байж тэгээд бодоод байдیں۔ Тэгтээ гоё шүү. Хамгийн гол нь ийм юм байлаа. Цагаан цайз хар судар гээд тэгэл энэний дараачих нь миний нэр улаан баха. Тэгээд яхад хамгийн гол нь хар судрыг бичснээс хойш мань хүн бүр илэрхий ондоо төвшөнд очсон. Бичсэн арманууд нь бүр шал ондоо бүр мастрын ажилд болоод хувирсан. Миний нэр улаан бол ямар гоё. Тэр сүүлийн тэр улаан бүсгүй Монголд гарсан байгаа. Тэрийг бас ариун чамж байгаа. Тэр бас янз. Тэгээд ер нь
Тэгээд Стамбул дурсамж дээр бол үнэхээр юу энэ жилиалын алдаршсан өгүүлбэрүүдтэй харьцуулахгүй гоё болсон. Тэгээд тэгэхээр мань хүн бол улам зогсолтгүй ахаад явж байгаа. Зарим зохиолч чинь залуудаа хамаг гоё юм биччихээ тэгээ суларчдаг шүү дээ. Тэгэхэд бол Памук тийм биш, бүр арман болгондоо ахаад арман болгондоо дээшлэл явж идэг тийм. Нэг тийм мундаг тийм гоё чанар байна. Тэгвэл одоо энэ бичлэгийн бас нэг хэм аягууд одоо бичвэр сүлдэн гэж бас юм байна. Тэгвэл энэ дээрс бас нэг бүлэг нь юу байгаа шүү дээ. Гурван сэтгүүлчтэй уулзсан шадар 3 сартаа харахад. Тэгсэн нөгөө дулаач ярьсан юм шиг зүгээр сургаал болгоод афризм болгоод бичээс нэг бүлгэн төр чигээрээ сүүлийн 3 хэсэгтэр тийм юмнууд байдаг шүү. Нэг нь болохоор нэг үгийг давтаад би одоо яах гэж байна ингээл нэг хүний нөгөө яриа байдаг утасны яриа. Би чи надад хайгаа өчөлтэй байгаа. Чи хайгаа өчөлтэй байгаа. Тийм болдог л хайгаа өчөлтэй одоо. Чи хайгаа үйл ингэ шүү. Яг нөгөө хин шиг Joyce-ийн нөгөө нэг ухамсрын урсгал шиг. Тэр чинь ингээл нөгөө молигийн юу гээл чинь ингээл yes гэл ингээд яваад yes. Тэр чинь ерөөс байгаа яг тэр шиг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хар судрыг хүн буйртайхан унших юм бол бас энээр дамжуулаад Достоевский, Пруст, Joyce одоо тэгээд Борхес одоо юу ч гэдгийг ингээд дэлхийн уран зохиолын аюулгүй холтуудыг ингээд нэг дор бүгдийг ингээд бас өөрийнхөө арманы зохиомжид ашигласан тийм бас өрмөц бичдгийн сонин хэвлэлээр бас харагдав. Одоо чинь эндээс нэг маркез юм шиг бас харагдаж байгаа байхгүй. Одоо нэг баг багт нь өвөө юм хоёр нь тохойно одоо чинь дурсаж байгаа байхгүй. Энд дээр Галип. Тэнгүүтэл манай өвөө дандаа цэнхэр хөлтөө зүүзүүлдэг. Нөгөө тийм шүү дээ. Тэнгүүд яг сэрэнгүүд дахиад цэнхэр хөлтөө бороо орж байгаа. Тэнгүүд ус сахлын хурдуургаад байгаа. Яг маркез явж байгаа байхгүй жишээ нь тий. Тиймэрхүү маягтай. Тэгвэл одоо Стамбул дээр ч юм Стамбул дурсамж хоттой ч бас нэг бүлэг нь дан нөгөө нэг 100 жилийн туршаас гарсан сонингийн нийтлүүд байдаг жижигхэн гарч байгаа юм. Тэнгүүд бас нэг тийм югаараас бүх юм мэдээл аваа явж байгаа ч тийм. Тэгээ яг үнэндээ бол одоо пост модерн гэж юу юм бэ гэдгийг Памукаас өмнө ч эхэлсэн л дээ. Гэхдээ Памук бол яг тэрнийг төгс харуулсан юм шиг байгаа. Энэ арман дээр. Тэгээд сүүлийн арманууд дээр бол ур чадварын хувьд магадгүй дээшилсэн байж магадгүй. Гэхдээ тэр постмодернист зохиомжийн хувьд бол хар судар шиг тийм одоо байхгүй. Тэнгүүд одоо энэ дэр за эхний тэр нэг хамгийн эхний одоо нэг шугам нь аллаг байгаа шүү дээ. Аллаг дээр чинь уншигч болохоор одоо яхин алчаа гэдэг дээр ерөнхийдөө одоо чинь уцаар ирдэг нөхөр байгаа шүү дээ. Одоо Күнжи ч юм уу тэр нэг жүгэнд авсан гэнэ өгөөд байдаг. Тий, офицер байгаа шүү дээ. Тэр сүлд нөө тэр чинь орой нэг 9 цагт уулзъя гिचингүүтээ хүлээж аваад нэг Галипч яваад өгдөг шүү дээ. BBC-хэнд уулздаг. Тэнгүүд яг 9 цаг 20 минутанд 20 минутын дараа алга болсон байдаг шүү дээ. Тэнгүүд яг тэрийг ч юм уу гэж ер нь хармаар те. Тэгсэн хэрнээ цагдаа нар болохоор Галип хэлдэг шүү дээ. Хүн нэг юм уцтаад байн уцтаад байдаг нь үл таних хүн занл хэлээдсэн. Тэнгүүд тоодог байхгүй. Тэгэхээр бас тэр нэг биш юм шиг. Нэг бодлын Жалал өөрөө зохион байгуулад амиа оролцож юм шиг. Ер нь нэг тийм тэнгүүд явж байгаа баг сүлдээ нэг байдаг шүү. Энд дэр чинь нэг Руяч нэг эрүүг рамаа уншаас бод тэр чинь нэг тийм нэг тамхитаад рамаа уншаад өөр юм гэдэг. Тэнгүүд тэн дээр чинь нэг гэдэг шүү дээ Галип хэлдэг. Ер нь зохиолч нь өөрөө чинь алган яг алуурч хин гэдгийг мэдхгүй зохиолын би уншина гэдэг. Тэнгүүд баг Памук өөрөө ч мэдэхгүй байж магадгүй. Алуурч яг тэгвэл энд алуурч хин бэ гэдэг угаасаа байхгүй. Тийм байхгүй. Хинт байж болохоор ч юм шиг те. Ер нь тэгээд хамгийн гол нь алуурч хин бэ гэдгийг тодорхойгоос гадна энд нэг сони юм жиляал яагаад алагдах хэвтэй тэрнийг алах ямар шалтгаан байсан гэдэгтлээ тэр олон өгүүллүүд ингээд яхад яг энд цөөхөн байгаа ерөнхийдөө нийтдээ тэр чинь 7 хоног болон бичдэг учраас одоо хэдэн жил үлээ 30 жил гэхэлэр чинь жилд 57 хоног байна гэдээ бодглохлоор 30 жилд чинь хэд 1500 өгүүл бичсэн байгаа. Тэгтэл 1500 өгүүл дотроо энд бол жишээлбэл энэний тухай ингэсэн гэж дурдгаж байгаа нэг 40-50-аас хэтрэхгүй Орсон хэд чинь нэг 20-30 тий. Ингээд бодглохлоор жилиалын маш олон хүний эрх ашиг хөндсөн байхгүй жилиал хэлдэг юмараа. Одоо жишээлбэл энэ дунд чинь ингээл цус дуудаал орхицсан. Энд чинь нөгөө цэргийнхэн байна, тэгээ шашныхан байна, тэгээ үндэсний юмнууд байна, күрдүүд байна, тэгэл тэр түүх байна, тэр чүтэл бүр өөр ухсаатны юмнууд хүртэл байна. Ингээл маш олон хүний эрх ашиг хөндсөн учраас тэр хинж алсан байх магадaltaй. Тэгэхээр хинж алсан байх магадaltaй тийм юун дээр сэтгүүлчийн хаана байгаагийн олж чадах цорын ганц боломжтой Галип байгаа байхгүй. Тэгсэн мөртлөө Галип болохгүй байгаа байхгүй. Миний бодлоор манер олоод ер нь мэдж байгаа Галип. Ер нь мэдж байгаа. Ер нь бол эхэндээ тэр эхнэрийн хайхтан ч гэсэн
ер нь жиляал тэр хоёр хамт байна гэдгийг анханасаа мэдрээд идэг шүү дээ. Бүр жиляалтай ямар ч хамаагүй жиляалын юу ах ямар ч улмөр байхгүй байхад тэр нэг удаа ажиллаар нь очиод за ер нь жиляал ирэхгүй байгаа юм байна. Ингээд ингэсэн байна. Дандаа хуучин өгүүлбэрийн гараа тэр чи өөрөө фэн шүү дээ. Уншигч бүр өглөө босоод ганцхан тэрнийг уншдаг. Тэгэнгүүт ерөөсөө жиляал тэр хоёр хамт байна гэдгийг мэдэх боломжтой цорын ганцхан өөрөө. Тэгэхээр магадгүй тэр очиод тэр ямар мундаг нөгөө энэ хавал хийдэг үлээд тий гаргалгаа маргалаа. Тэгэхээр тэр бүгдийг нь олсон. Тэгсэн мөртлөө яагаад тэр аллагаа сэргийлээгүй гэхээр энэ өөр айгүй сэжигтэй төр байхгүй тий. Тэнгүүд одоо жишээ нь юу одоо юу ааш нэг Жалалын нэг өндөр чинь Жалалын нөгөө уншиж байгаа шүү дээ. Нэг Галифч уншаад бүх юм уншаад дахиад шинээр бүгдийг нь уншаад дахиад тэгэнгүүт нэг мэддэг шүү дээ. Энэ Жалалын ер нь бүх нийтлүүд нь тэр нэг Руми байгаа шүү дээ. Персиал тэр тэрний ер нь юм бүгдийг нь хуулсан юм байна. Ер нь тийм байна. Энэ нөхөр ер нь тийм байна гэж мэддэг шүү дээ. Тэнгүүт Жалал ч бас янз бүрийн хүмүүсийн дургуур тань төрүүлсэн шиг. Тэнгүүт тэр яг одоо Румигийн нөгөө нэг одоо хамгийн сайн найз нэг юм одоо юу нэх юм. Шибризэн Темс гэдэг байгаа ш. Одоо харин 44 дээр Элиф Шафак. Тебризэн Шемс гэдэг. Тэгвэл тэр чинь бол тэр хоёр чинь бие биендээ тохирох маш өндөр оюу ухаантай одоо нэг нэгнийхээ дутууг нөхсөн ийм. Тэгсэн чинь Жалал болохоор ямар дүгнэлт хийдэг вөхлөөр энэ хоёр чинь ирийн харьцаа одоо амрагын харьцаатай байсан юм шүү. Зүгээр л нэг тиймэрхүү л одоо ижил өстөн байсан юм шүү гэд очиж байгаа байхгүй тийм. Энэ их гоё нөгөө монголчуудтай холбогддог хоёр гоё сэжүүрийн нэг нь Руми байхгүй. Одоо энэ нөгөө Руми чинь өөрөө одоо мэдээж Румиг бол бүгд л турк л гин. Гэхдээ Руми чинь персилээр бичдэг. Суфист яруу найрагч байсан. Одоо суфист мундаг нөгөө яруу найрагчдын бараг толгой нь. Гэхдээ Руми юугаараа онцлог юм гэхлээр ил хаадын аюун дэмжлэгийг авдаг. Ил хаадын ордонд айгүй нэр хүндтэй. Тэгээд Румигийн тэр суфист урсгалыг яг үндэ энд чинь яагаад болохоос манин чинь сүнит биш шиит байхгүй юу. Ерөөс шиит чинь тэр суфизм чинь шиитийн нэг хэсэг юм бэл. Тэгээ монголчууд ил хаан тулсыг байгуулахдаа шиитийг дэмжижсэн. Одоо Иран шиит шинтэй байдаг чинь монголчууд л айлга байхгүй. Тэгтэл Руми тэр үеийн тэр турк перс хэднүүд дотроос Монголын эзэнт гүрнийг хамгийн их магтдаг Руми байсан. Румигийн бичсэн юм дотор ч гэсэн зөндөө. Тэгвэл мань хүн яруу найрагч хавьд алдартай болохоор нөгөө юм бишүүлэг нөгөө нэг одоо энэ дээр бол бодингийн яруу найрагч гэдээ орчуулсан юм байлээ. Гэхдээ одоо тэр диван гэдэг утга чинь арай өөр утга байгаамаа. Тэгээд тэр яруу найрагчдын дотроос Монголын байлдан дагууллыг хамгийн зөв Монголын хаадын юу бол ерөөсөө энэ Тэнгэрийн хүсэл байсан гэсэн үзэлтэй. Тэрэндээ бүр хэлбэрлдэг байсан Руми байхгүй. Тэгээд одоо яг нөгөө суфизмийнх нь юугаар тэр чи өөрийнх нь нөгөө Мавлана алдартай болохоор Туркийн Коньяг хотод юу байдаг. Нөгөө бунхан ариун газар гэж одоо бид нэр бас нөгөө тарууны замын юмгаар яаж хата очиж ирсэн л да. Тэгээд тэрний хамгийн гоё нь яг мань хүн бол ил хаан тулсын баг оюун санааны гол тэмцэгч туг нь дэмждэг тийм скетэн байсан юм билээ. Тэгээ энэ дээр бол Румиг маш тийм гоё онцгой байдлаар бичсэн. Хүн ер нь бүгд ингээд нэг дуурайгаа одоо нэг бугс байгаа шүү дээ. Алга болон би нэгэ давтагт намтай адилхан. Гэхдээ хамгийн муу алгачсан ясны сайхан байдаг ч л тийм байдаг шүү дээ. Тэгвэл бүгд би нэг дуурайгаа нэг ном бусад номнуудаа дандаа давтчихдаг боловч ямар ч хэрэггүй ном зөндөө байдаг тийм. Гэхэд аллах дотор сонирхолтой юм заавал нэг ямар ч хамгийн муу аллах байдаг сонирхолтой юм байдаг. Тийм. Тэнгүүт яг тэрнээс нь ингээд хөнгөт одоо эндээс дандаа ингээд би нэгэ давтах дуурайх хүн ер нь өөрөө байханд бол яах хэвээр өөрөө байх хэвээр юм яадаг ингээд тэнгүүт нэг сонирхолтой юм байд юм бэл. Одоо Жалалын нэр чинь Жалал-ад-Дин Румигийн Жалал нь. Тийм байх нь. Тэнгүүт нэг Галиф ч болохоор өөрөө тэр бас тэр суфист буюу урсгалынх нь нэг бас нэг Шейх Галиф гэдэг бас яруу найрагч. Тэрний Галиф нь явж байгаа жишээ нь ч юм уу. Тэнгүүт Жалал өөрөө болохоор Руми болохыг одоо хүсдэг. Галиф нь болохоор Жалал болохыг хүсдэг ч юм уу. Дандаа ингээд нэг юм нэг дандаа нэг хин нэгэн төрхийг болохыг хүсдэг тийм бэлгэлүүд яваад. Тэгээд тэр Руя зүү тэгэхээр чи ингээд бүгд бэлэгдэл сүлдсэн л байна л да. Тэнгүүд бас нэг
бас нэг номын ревю уншижсэн чинь одоо энэ юу гэдэг юм бэ? Тэр шеф Галипийн тэр нэг Ашин Хюск нь хоёр тим нэг бас нэг яруу найргийн бүтээл үүд юм байна. Яг тэрний сүжетээр ингээд одоо энэ бас энэ хар судар явсан байна. Гэт энэ чинь бас сүүлд нэг юм дээр гардаг яриа толинд орлоод энэ дээр гардаг ш. Тэгсэн чинь яг Хюсн гээд нэг охин Ашик гэдэг нэг бандтай хоёул нэг өдөр төрсэн хамаатны хоёр. Тэгээд ингэсэн мэгс яг нөр Руя Галип хоёр байгаа байхгүй жишээ. Тэр хоёрыг хоёроор явсан гэх юм уу. Тэгэхээр Памук айгүй их тийм олон юм ингээд сүлж ингэж дандаа ингээд давхар бэлдэгдэлтэй битсэн. Зохиомжийн хувьд бол үнэхээр mëсэр шүү. Тэгээд хажуугаар нь одоо Туркийн альбан бус түүх яваад байгаа шүү. Тэр чи одоо өөр балай одоо ховж юунуудыг те түүхийн тухай ярьдаг ховж байдаг шүү дээ. Ямар ч баримт батлагдаг. Жишээлбэл одоо нэг Ататюрктэй унтчихсэн нэг хүүхэн гэдэг тэргээрээ бахархдаг ёо энэ гэл дандаа нэг түүхэнд байдаг юм ховж юуудыг бүгдийг яваад одоо шар хэвлэл гэдэг чинь шар түүх юм уу? Туркийн шар түүх хийсэн байгаа байхгүй байна. Өөрхөн болохыг хүсээд байгаа юм дандаа давхц. Одоо ч чинь тэнгүүд юу байгаа шүү дээ. Бас нэг биеийн үлгчдийн нэг юм ордгоос гэдэг. Тэр нэг заавал нэг урдны янз бүрийн киноны дүр товрцсон тийм биеийн үлгчээс гарч ирдэг. Тэгээд тэр хэл дээрээ ярьж мараад хоорондоо ингэ харилцдаг. Тэр бас янз бүрийн гоё шүү. Тэр чинь бүр киноны юунаас өөр юу ч хэлэхгүй. Бүх юм киноны зөвхөн киноны үгээр илэрхийлдэг тий. Тэгээд их мэтлэн тэр сан. Тэнгүүд бас нэг тэрнээс гарч явж байгаа ч лөө бас нэг хүүхэндээ таардаг шүү дээ. 10 жилийн ангийн охин байсан гэдэг. Тий тэгсэн чинь хулаа гэдэг тий. Тэр нь тэгсэн чинь бас Руя шиг болохыг хүсдэг. Тэгснэ тэр нь бас нэг тэр Галип шиг болохыг хүсдэг. Бас нэг юу ангийнхаа хөвгүүтээ суудсан байдаг шүү дээ. Гэж өөрөө ярьдэн шүү дээ. Тэнгүүд ингээ бүгд ингээд нэг яах гад. Тэгсэн чинь хамгийн гол нь тэр нь худлаа байдаг шүү дээ. Худлаа. Сүүлд нь нөгөө жинхэнэ өөрийнхөө би тийм билүү би санахгүй марччихэ гэж жагаад жоохон санаа зовж ингэж жагаад өөр жинхэнэ өөрийнхөө мэдж байгаа ангийнхантай уулзсан. Би сая тэрнтэй уулзаад гэсэн юу тийм ямар хүн байсан тийм манай ингэ тийм байгаа тийм охин байгаагүй. Тий. Нэрөөсөн адар маань бол маш гоё. Тэгээ хамгийн гол нь дэлхийн уран зохиолын бүх юмны тусгал болсон. Байгаад байгаа байхгүй гэсэн юм. Тэгээд бас нэг сонирхолтой янз бүрийн жижиг шажиг юмнууд зэт юм л. Одоо жишээ нь эхний юм дээр ч нэг Галип хэлж байгаа шүү дээ. Би Руятай 19 жил 19 сар 19 хоног амьдарчээ. Тэнгүүтээ Руя нь 19 хүүхдээ захиа бичээд үлдээгээ явчихдаг тий. Тэгсэн чинь эхний дээр хэсэг нь 19 бас бүлэгтэй байж байгаа. Энэ бас нэг л юм ингээл бас нэг Маркес шиг ч юм шиг тэгээд донд нь бас. Тэнгүүтээ бас нэр юу юм бэлээ. Энэ нэг үнсэлтэй бүлэг байгаа шүү 13 дахь бүлэглүүд. Тэр чинь акро маягтай бичигдсэн юм байна. Одоо нэг ихний тэнгүүд ихний параграф ихний өгнүүд бүгд нийлээд нэг үг болдог. Тийм үү. Тийм. Тэнгүүд тэрийг би нэг энэ дээр хамгийн сүүл дээр нэг юм байгаа. Бас нэг цагдаа хчлөө мөрдөж ир асууж захта тэр 13 дахь бүлгийн үнсэлтийн акростыг би тайлнаа гэдэг чинь Галип би мэдчихэж байгаа гэдэг тийм байдаг. Тэгсэн тэр нь юу юм бол гэ би нэг Памуктай уулзах таасахгүй. Тэгсэн чинь нөгөөт нь ингээ яг турк хэлээр л байт. Нөгөөт нь Тишбикэ гудамжны 135 тоо гэсэн үг байт. Тэр нь одоо яг нэг өөрх нь одоо байсан байр ахгүй нэг одоо нөгөө хиний жилялын одоо амьдарч байгаа шихэр хаалтгаа барьч юм байна. Тэрийг ч ингээ оруулсан гэдэг юм уу. Бас элдв бус тийм аягүй хийд юм бэл. Нөгөө тэрийг болохоор тэр нь англи орчинд байж гараагүй ер нь гараагүй гэнэ. Турк хэлээр унших юм бол гарч ирэх юм ихтэй. Тэр музей одоо тэрний тэр юу нэхэд одоо зүгээр ингээд бүх юун дээрээ тэр нөгөө юун дээр гарч байгаа баатар нь ингээд тэнд яваал ингээд тамхи янжуур татдаг байлаа ийм юу гэл. Тэнгүүт яг тэр тамхины цуглуулад мань хүн өөрөө татсан юм уу? Яасан яг нэг хүн татаал нэг аккоркнуудаа орхин штэ тий. Яг тэр хэмжээний юуг тоогоор нь цуглуулад ингээд нэг үзмөр болгоцсон байх чинь. Тэгэхээр энэ мань хүн ер нь бүх юмд тийм айхтар гярхай тэгээд бас нямбай ханддаг хүн юм шиг байна. Одоо тэр дэм зэмгүй музей гэдэг арманыг бичгийн тулд арманаа бичгэд хэрэг болохгүй юм уу эсвэл армаа бичгэд дурддагдж байгаа бүх зүйлийг цуглуулад тэр үедээ бол ингэсэн мань хүн зүгээр захаас цуглуулсан гэсэн. Жижигхэн одоо хамгийн хямдхан юм байдаг нэг хуучин мөчийн юм тийм барааны захаас. Тэгээд тэр захаас цуглуулаад яасан одоо тэгсэн чинь тэрний зарим нь бол одоо яаж болтом. Тэгсэн чинь одоо энэ юун дээр ч гэсэн тэр яг тэр дурсамжтай гой сүлснүүд нь нөгөө нэг авгагч тэр өвөө мөвгийнхэн татдаг тамхи. Яг тэр тамхиных нь нэрийг тэгээд тэр яагаад сүулт нь энэ тамхиг хийхээ болоод өөр ийм болоод амтан тэгж өөрчлөгдсөн гэж ингээд бүр тийм нарийн юмнууд байсан. Тэгэхээр энэ тэр яг нэг
Турк маягийн Пруст. Тэгээд хамгийн гол нь тэр нь энэ хар судар өөрөө хид задраад явсны нэг юм л да. Тэр гимзэмгүй музей болж тарах гэх буруу музей болж тарах гэдэг шүү. Тэгээ Памукч бас өөрөө гэрэл зураг саях авдаг юм л шүү дээ. Тийм үү? Тийм л аюух гэрэл зураг авдаг. Тэгээд тэр чинь тийм би бас тийм гим innocent of object гэх ном байт юм лээ бас. Тэр музейтэй холбоотой л. Тэгмэд өөрөө бүх янз бүрийн зургууданд дарсан ингээд бараг тийм бүтэн зургийн цомог байт юм лээ. Яг орчин үеийн нэг нэлээд хэцүү ийм этгээд зохиолчдоос хамаагүй өөр ийм тэгсэн мөртлөө нэлээд тийм буйртай айгүй хөнгөн явдаг зохиолчдыг бодвол хамаагүй буйртай. Тэгэхээр одоо энэ нэг жинхэнэ уран зохиол тэгсэн юу хоёрын дунд аль алийг яг ингээд барьж чадсан. Хуучны уламжлалт нөгөө нэг Достоевский эдрийн барилтаа хуучин юмж байж идэг. Орчин үеийн шинэ сэтгэлгээч байж идэг. Аль алийг зангидаад нэг юун дээр бариад тэгээд барьсан мөртлөө уран зохиолынхоо юуны хувьд бас хэзээч тэрнийхээ үнцнийг унахгүйгээр яваад чадчихад тэгэхээр нэг өөрмөц онцгой зохиолч юм да. Хамгийн гайхалтай нь хар судрыг уншаал ингээл яхад за энэ бол ер нь хэр баргийн хүмүүс уншихааргүй зохиолч юм байл гэсэн бодолтой л байжсэн анх. Гэсэн чинь одоо бол монголчуудын хамгийн дуртай зохиогчдын нэг бас. Одоо гарсан номнуудын тооцоод үзэгдэл баг тийм баг. Хэдэн ном бэ баг 8 хүрсэн баг. Монгол орчуулгчнаар 8 байгаа хаа. 7-8 байгаа. Энд чинь одоо нөгөө цагаан цайц чинь гарсан. Миний нэр улаан гарсан, энэ гарсан. Тэгээд тэр Стамбул гарсан, цас гарсан. Тий. Тэгээд за бараг тэгсгээд байж байгаа хаа. За ямар ч байсан нэг 6 7 ном байгаа мэт чинь. Нэг зохиогчийн 6 7 ном ингээд ойрхон яваад гарч ирэх чинь хүмүүсийн хувьд айгүй сайн уншдаг зохиогч нь байж болц чадсан байх гэсэн үг байхгүй. Тэгэхээр бас сонирхолтой юм л да. Тэр хар судрын бас нэг гоё юм тэр нэг Стамбулыг бүр нэгэнгөө ингээд нэг явдаг шүү дээ. Тэг ингээд тэгэнгүүт тэр газар даагуур явж байгаа тэр нэг юунууд байгаа шүү дээ. Одоо нэг манекен хийсэн байгаа шүү дээ нөхөр нэг манекен хийдэг үлгэр хүн гэдэг гомсон гоорч байсан тий. Тэр өдрөөс гой сонирхолтой. Тэгвэл яг нэг хуучны тухайн үеийн тэр нэг төрөг хүмүүсийнх нь яг тэр нэг дохой зангаа ховц сунар бүгдийг нэрчгээр нэгдсэн. Тэгвэл тэр нь одоо тогтгоо байцсан. Хинч хэлцдэг. Тэр чинь тэгвэл тэр нь газар даар орцсон. Эхэндээ нэг юун дээр нэг дурддагддаг штэ. Жилялийн юун дээр ч үлээ нэг ийм яадаг юу ажим гэдэг нэг юм аягта тэгээ хайцсан. Тэгсэн чинь дараа нөгөөх нь бүр тэр уламжлал нь одоо болтол байж идэг штэ. Яг нөгөө нэг Innocence музей гэдэг шиг бүр нэг доошоо гарсан чинь бүр хонглоор дүүрэн байж идэг. Жалаар нь өөрийг нь хүртлээ хийцэн тэр. Тэнгүүт тэр нэг тэр цаагаараа бэлэгдэн ч юу одоо Турк яг тэр нэг уламжлал соёлын юмнууд бүгд ингээ бараг одоо доошоо доороос мартаж байгаа гэсэн утгатай ч юм уу тийм хөө бэлэгдэлтэй юм шиг. Зас дээрч тэр улс төр шашин энэ юунуудын зөрчлүүдийн тухай мань хүн нэлээд тийм шүүмжлэлтэй байр суурьнаас мөртлөө айгүй хорц шулуухан хэлдэг тийм гэлэгддэг гэл. Тэгтэл тэрний чинь одоо ингээд ийм төрөний нөгөө нэг шар түүх гэдэг шиг нэг юм баахан ховж юм өвтэй холцсон гэдэг шиг тийм юмтай холцохлоор нөгөө юм нь бүр тийм инээдтэй юм болоод тавьчихж байгаа. Маш мундаг улс төр цэргийн улс төрийн нам төрчтэй зарим тохиолдолд ислам шашин машины тийм айгүй том үнэтэй зүйлийг яг хажууталд нь энэ нэг юм юутай одоо ингээд юугаа шавнараа бандилдаг ламдарч гэдэг юм юмны өгнөттэй ингээд хамт холиод нэг дор тооцчихлоор нөгөөх нь эцэст ерний амьдралд жинхэнэ уран гоё юм олж харахаас илүү үнцэнтэй чухал зүйл байгаа мөгүй юу. Тэгээ шууд бодогдохоор улс төр мөртөр чи өөрөө яг тийм чухал зүйл биш юм шиг санагтахаар аюу уншигчдад бас өгөөд идэг. Тэгээд Памук ер нь гол өөрийнх нь үзлэнд юу юм шиг байна. Одоо османизм хөрөн өчрөг байсан. Тэгвэл тэр гоё өчрөг бүрэн одоо яаж ингээд баруун нөлөөнд автаад бүх юм нь өөр болоод турк биш болоод хувирж байгаа тэрэнд нэмзэглэж байгаа ч юм уу Памукын гол юм тэр л юм шиг байна. Тийм санаа хэлж байгаа хүмүүс маш олон гардаг шин дотор ч тийм. Бүгд л тийм маягтай байдаг. Цааш нь тэгээд манай залуучууд хамгийн гол нь бидний бол нэг сэтэл болоод манай залуучууд ямар ч байсан энийг алгасч болохгүй ном юм биш үү барьж байгаа заавал унших хэрэгтэй юм биш үү гэсэн санаа төрж ивэл манай нэвтрүүлгийн зорилго биелж байгаа нь тэр. Тэгээд Памуктай очиж уулзч Памуктай гар барьж цуг ярьж хөөж суусан хүний хувьд манай студид зочилж манай нэвтрүүлгийг бас Памукын тухай гоё яриагаар чимж номны
хамгийн сонирхолтой нь чиний хамгийн дуртай ном чи байсан юм би тэрний чи би мэдээгүй хамтж байсан. Тэгээд өнөөдөр яриа сайхан яриад илгэсэн. Энх хоёртаа баярлалаа. Тэгээд чи сүүлийн үед шин сонин юм юу хийж байна? За би бас яг шин сад тийм рүү орж амжихгүй л яваад. Бас нэг хобби юм аягаад. Тэр бас өглөөс орё гэж бодоод бас ер нь яруу найраг орчих руу л орох би. Орно хоёр. За амжилт. За баярлалаа орж алцсан баярлалаа. Энд дээр нэр Памук өөрөх нь нэр тэмдэглэж гисэн юу байгаа ш нэрэ. Тэрийг үзүүлэх юм байна. Нөгөө нэг ташвика гэдэг чинь энэ аахгүй. Өөрөө ингэж биччихсэн. Тийм үү. Нөгөө нэг үнэлгээ бүлэгч юм байхгүй. За. Тэгээд эднэрийг ингээд нийлүүлэхээр үг болж байгаа үг болж байгаа юм тий. Тийм байна. Тийм. Авцаач чулууныхоо уртлын эхний хэсэг юм биш үү? Тийм. Тэгээ нийлээд энэ ташвика удамшны 135 гэсэн гарч байгаа. Цааш. Тэгвэл энийг бас яг монголоор бас мэдчихэв. 135 нь 130 нь болохоор нэг зөө ч гэдэг юм ингээ үгийн үгээрээ хаваагаар авчихсан. Тэгвэл монгол орчуулган дээр бас ингэж гаргаж болохоор байгаа. Тийм бай.
يتبسم غار ورديها الشقا يتبسم غار ورديها الشقا واجي غيماني فرقت واجي غيماني فرقت درهن رينا للنوفلي درهن رينا للنوفلي لا درهن تبدالتتا لا درهن كم تبدالتتا الطين هردل والندى صوت الطين